За Ховд аймгийн Ховд хотоос мэдчилж байна. За тэгээд өнөөдөр нийт 150 гаруй тамирчин цугласан байгаа. Энэ зааланд өнөөдөр за Баруунтав аймгаас ингээд Увс, Завхан, Говьалтай, Баян Үлгий гэдэг ингээд Ховд гэсэн 5 аймаг оролцож байна. Мөн цэцэг түвшний Ховд аймгийн цэцэг түвшний 123 дугаар ангийн одоо Үлээвэр найрал хөгжмийн хамтлаг бас ирж биднэрт бас дэмжиж ажиллаж одоо хөгжмийн сайхан урлагийн бас амьд хөгжмийн одоо тэр номерыг үзүүллээ. Боломжийг бүгдэд хамтдаа тэгээд бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Олон угсаатны үлгий нутаг Ховд нутагт нь хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Оюуны онцгой хөгжилтөө хүүхэд залуус дуран зориг, дэм өгөх, бие ялдрыг нь хөгжүүлэх, нийгэмшүүлэх, бусдын адил тэгш ширхтээ иргэн гэдгийг олон нийт нийгэм таниулах, нийгмийн хандлагыг өөрчлөх зорилготой спортын хүмүүнлэгийн үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж буй Монголын тусгай олимпийн хороо дэмжин хамтарч ажиллаж буй Ротари Улаанбаатар клуб, Голомт банк, Мобиком корпорацийн удирдлага хамт олонд талархал илэрхийлье. Анхныхын төслийг бол 2022 онд Говийн бүсээс эхэлж исэн. Говийн 4 аймаг, дараа нь Зүүн бүсийн 3 аймаг, Хангаан бүсийн 6 аймаг, ингээд Баруун бүсийнхаа 5 аймгийг хамруулсан 3 дахь шатныхаа буюу 4 дахь бүстэй боломжийг бүгд төслийг хүргэж ирсэндээ бол бидний зүгээс бол маш их баяртай байна. Манай компани одоо эрхэм зорилго дээр бичсэн байдаг. Бид нар юм тэгш хүртээмжтэй нийгмийг зохицлох үйлсэд манлайлна гэдэг. Одоо энэ компани эрхэм зорилго гэдэг бол тухайн компани үндсэн зорилго оршин тогтнох үндэс гэж үздэг. Тэгэхээр бид нар өөрийн холбооны технологийн үйлчлэгээ бизнесээ явуулахаас гадна нийгмийг одоо тэгш хүртээмжтэй болгоход ингэж тасралтгүй хувь нэмрээ оруулахаар ингэж өөрөөсөө амласан энэнийхээ төлөө ингэж хүчин сэтгэл гаргаа явдаг. Тэгэхээр энэ төсөл маань бүгдээрээ мэдж байгаа оюуны онцлогтой хүүхдүүд, залуучууд иргэдэд зориулсан юм төсөл. Ховд, Увс, тэгээд Баян Үлгий, Тэрлэх гэдэг ингээд энэ салбаруудаас бас манай ажилтнууд ирээд өөрсдөө сайн дурын ажилтнанд бас дэмжиж хамтарч оролцож байгаа юм шүү. За тэгэхээр бүгдээрээ хамтдаа яг нийгмийг тэгшүртээмжтэй оюуны онцгой хөгжилтэй хүмүүсээ хүлээн зөвшөөрч ойлгож дэмжиж нийгмийн бүх үйл ажиллагаанд тэгш хамруулахын төлөө хамтдаа зүтгэцгээе. Боломжийг хүргэх. Баярлалаа. За Ховд аймагт энэ өдрүүдэд Монголын тусгай олимпийн хорооноос бол боломжийг бүгдэд төслийн хүрээнд бол олон талтай ажлууд бол зохион байгуулагдаж байна. Хөгжлийн мэргэжилтийн үеийн хөгжлийн төв нь бол бас энэ өдөр тусгай олимпийн хороотой бол хамтран ажиллах санамж чиг бол байгууллаа. За энэ өрөөнд бол оюуны мэргэжилтийн хүүхдүүдийг тэмцээн уралдаанд бэлтгэх, за нийгмийн сэргээн засах үйлчилгээнд одоо хамруулах, за мөн эцэг их асран хамгаалагчдын оролцоог одоо хангах гэх одоо үүргүүдийн хүрээнд бол хамтран ажиллагааны санамж чиг бол өнөөдөр бол байгуулагдаад байна. Мөн өнөөдөр бол хөгжлийн төвдөр бяцхан тамирчин тэмцээн, за мөн аймгийн спортын орд нь бол 4 төрөлд одоо тэмцээн байна. Нэлээд хөрх одоо өрсөлдөөнтэйгээр бол зохион байгуулагдаад явж байна. Энэ боломжийг бүгдэд гэдэг энэ үйл ажиллагаа бол одоо маш их ач холбогдолтой үр дүнтэй. Яагаад гэвэл өнөөдөр ингээд бүс бүсийн хэмжээнд ингээд зохион байгуулагдаж өнөөдөр одоо баруун бүсэд ингээд зохион байгуулагдаад үйл ажиллагаа маань ингээд явагдаж байна. Тэгээд одоо Хангаан бүс, Говийн бүс, Зүүн бүс, Баруун бүс гэдэг одоо энэ боломжийг бүгдэд гэдэг маань энэ үйл ажиллагаа маань ийм нөлөөлөл одоо ингээд Монгол орныг одоо ингээд тойрсон ийм ач холбогдолтой ажил зохион байгуулагдаж байгаа нь үнэхээр баяртай байна. За сайн байцгаана уу. Намайг Батгтхын Намсайдурж гэдэг. Тийм тууж мишээ шүдний эмнэлгийн эмнэлгээс төлөөлөөд одоо Ховд аймагт зохион байгуулагдж байгаа тусгай олимпийн орны хүүхдүүдэд одоо боломжийг бүгдэд гэсэн аяны хүрээнд одоо ингэж ирж одоо амны хөндийн үзлэг хийсэн байгаа. За эндээс манай эцэг эхчүүд хүүхдээ эрт оншилж хүүхдээ хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэлээ гаргаж
ажиллахын төлөө энэ сэтгэлтэй ээж аауд ирсэн байна. Ер нь энэгээр дамжуулаад бүх эцэг эхчүүд хүүхдүүдэд хөгжүүлэхээр нь боломж цаана их байгаа юм байна шүү гэдгийг олж харлаа. Баярлалаа.